Сайн байцгаана уу та бүхэндээ төгсөлтийн бүртгэлийг анги удирдсан багшаас хэрхэл хийх видео заавар хичээл хургуулж байна. Юунд хүрүүнд анги удирдсан багш төгсөлт дэвшилт зэсний төгсөлт гэсэн хэсэг рүү орно. Уг хэсэг дээр та төгсөлтийн бүртгэл хийхээс өмнө заавал төгсөлтийн гүйцэтгэл шалгах ёстой гэдгийг анхаараарай. Ингээд төгсөлтийн гүйцэтгэл шалгах зэс рүү орно. Төгсөлтийн гүйцэтгэл шалгах зэс рүү орж бүх суралцагчдаа шалгаж дууссаны дараагаар төгсөлтийн бүртгэл хадгалах боломжтой байгаа гэдгийг анхаараарай. Үүнийг шалгахдаа та нэг хүүхдээр нь бүрэн болсон эсэхийг шалгах боломжтой ба эсвэл бүлгийг нийт бүх суралцагчдаар нь шалгах боломжтой. Уг зэсэнд жилийн эцсийн үнэлгээ хэд байх ёстой, өмнөх жилүүдийн заавал үнэлгээ хэд байх ёстой, мөн шалгалтын үнэлгээ, судалгааны үнэлгээнүүдийг эсэс рүү илгээсэн төлөвүүдээр танд харуулж байгаа гэдгийг анхаараарай. Ингээд бүх суралцагчдынхаа үнэлгээг шалгая. Бүх суралцагчдын үнэлгээг шалгаж дууссаны дараагаар суралцагч тус бүрийн ард амжилттай дүүргэсэн төлөв гарч ирэх ба гүйцэтгэл шалгах цэсний урд байгаа хэсгүүд ямар нэгэн засвар орохгүйгээр төгжигдэнэ. Харин төгсөлтийн бүртгэлийн хадгалах товч нэгдэнэ. Төгсөлтийн гүйцэтгэлээ шалгасныхаа дараагаар урд байгаа цэснүүдэд ямар нэгэн засвар оруулахыг хүсэх юм бол та заавал бүх суралцагчдын гүйцэтгэлийг устгах шаардлагатай гэдгийг анхаараарай. Ингээд төгсөлтийн бүртгэл рүүгээ орно. Төгсөлтийн бүртгэлээ хийхдээ шийдвэрийн дор байгаа ерөнхий сонголтоор та анги нийтийн шийдвэрүүдийг сонгох боломжтой ба шийдвэрийн номерын дор байгаа ерөнхий сонголтын дээр та шийдвэрээ бичгээд бүх сурагчдад таны бичсэн шийдвэрийн дугаарууд шивэгдэнэ. Ингээд төгсөөд гарах байх юм бол дэвших бүлэг дээр анги сонгох шаардлагагүй, харин дэвшин суралцах байх юм бол дэвших бүлэг дээр анги сонгоно. Хэрвээ танд энд дэвших ангийн сонголт харагдахгүй байвал сургалтын менежертэй хэлж шинэ хичээлийн бүлгээ нийлгүүлээрэй. Хэрвээ та бүрэн болоогүйгээр хадгалъя гэвэл хадгалаад үлдээж болно. Харин бүрэн болсныхаа дараа менежер рүү илгээх товчон дээр дарж сургалтын менежер рүү төгсөлтийн бүртгэлийг илгээнэ.